нэг хэсэг барьж байгаа шүү дээ. Энд бол хөгжлийн болоо яваа байна. Би учраас ингээд энэ хөлөг зохицол ийм давуу талтай байгаа. За дээр бас Монгол Ардын намын нэг одоо эрхлэх зорилго байгаа шүү дээ. Цаасан бас юу хийж байгаа. За мажоритар систем бол тухайн тойрон болгон дээрээ зөв хүний саналаар орно яагаад жишээлбэл 2020 он Монгол Ардын нам бол 40% саналсан нийт улсын орчныг байна. Гэхдээ мажоритар системийнхаа давуу талаараа ингээд хаалтаа баян зүйлс шүү дээ. Гараа хэлдэг. Тэгээд нөгөө үлдсэн одоо 20 нам зөв судлаа. Хэрвээ Монгол Ардын намууд нэг намынхаа үнэлэхгүй энэ дамгаар байх хатгалыг гэж хэлж байгаа бол ийм холбогдох зорж ирэх гэх юм. Гэтэл Монгол Ардын намууд улсын хөгжлийн боловсрол стратегийн хөгжлөө боловсрол олонхын одоо дамгаарлаас татгалзаа зөвшөөрлөлийн ус төрлөө боломжийн чадварлаг одоо ус төрчид олонхын ус төрчид олонхын намууд их бол оруулах гэдэг үгнээс холбогдох хатгалыг төлөвлөж байгаа. За энэ бол ерөөсөө Монгол Ардын намын улс орны харсан ийм одоо стратегийн боловсролын гол хөшөлт байгаа. За энийг бас манай бид надад хэрэгтэй. За дараагийн асуудал нь одоо тоо нэмэгдүүлэх асуудал. За юу нь бол коммунистийн эрдэмтэд судлаач үзүүл эрхлүүлж дуулаад угаасаа 2000 оноос эхлээл юу нь бол Монгол улсын план болсон. Хит одоо зөв гişүүдээ гажаа план гэж ирсэн байна. За энэ гişүүд ингээд тойргуудаар яваад 150-ыг гişүүдтэй болох талаар одоо иргэдийг суглуулаад одоо угаалтаа хийж хэлж байна гэж бодож байна да. Энэ Сүхбаатар дүүргийн сонгогдсон мөнх цэцэг гэдэг гişүү маань. Яалаа гэж бодлоо. Би орон дотор биш шүү дээ. Таныхаа тань лайв ширлж байгаа. Болно. Зөвшөөрөл авах хинээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Хэлэх сталдаа лайв хийж байгаа шүү. Хүн чи иргэдтэй уулзсан иргэд өөрсдөө тахимд байж дээ. Бид нэр ордонд юм уу ямар нэг юм даа шүү. Хийж болохгүй. За. Хийж байгаа шүү. Тэг яг энэ босод энэ дэрж ядаг босод үзгэлтэй нэг. Таны хувийн аккаунт. Тэг. Өөрөө юу нэ? За. Атлантик шүтээ тоог хэд байх вэ гэдэг нэлээд олон юм хүчин зүйлсийг хөөслөж
Лост дэш. За Винланд ч 200 мянга гишүүд байна. За Датид одоо олон улс төрийн тийм тодорхой гишүүд нөгөө лобби татахгүй гэдэг юм уу? Эрх мэдлийг бас харуулсан байдаг. Ийм шиг байна. За ингээд чи нэг 92 онд нэг гишүү, 76 гишүү байхад нэг 27 орчим мянган төлөөснө гэж тооцоолсон байлээ. За одоо хамгийн том нэмэгдсэн. Тэгэхээр одоо манай Сүхбаатар дүүрэг 144 мянган гишүүтэй. Сүхбаатар дүүргийн гишүүн бид нар бол Чи яагаад зураг аваад? Яагаад зураг аваад? Зураг аваад. За гэтэл Удар яг нийт навж болно шүү дээ. Тэрнээс намайг л аваад ямар шүү. 99 мянган сонгогч төлөөж байгаа. Гэтэл нөгөө орон гишүүд бол 44 мянган төлөөж байгаа юм байлээ. Өөрөөр хэлбэл тэр хэмжээнд нийслэлийн маань төлөөс нь 2 дахин бага байгаа байхгүй. Энэ баланстай. За энэ маань одоо сонгуулийн бэр зарчиг алдагдуулж байна. Нийслэлийн асуудал их байхад бид нар тийм хангалттай төсөө хойрч чадахгүй. Энэ асуудал шүү. Тэр болж үйл хаамж одоо бэр төлөөс ийм баланс байна. Тэгээд парламент нэг нам намгаас биш. Маш олон үзэл баримтлал олон нам гэж олон одоо яаж төлөөлсөн. За өнгөрсөн 30 жил одоо Монгол улсын их хурд нэг ч хөлөмжтэй ирсэн байгаа юм шүү дээ. Хөлөмжтэй иргэний сонгох тийм болон бүх байхгүй өнөөдрийн сонгуулийн намын юм. Асар өндөр зарчтай. Тэгээд тухайн тойрон дээр танигдсан юм. За эсвэл сайн намын гишүүн гэдэг бол нэрийн төгөлтэй намын гишүүн биш л хөлөмжтэй ирэх байгаа. Жишээ нь одоо хүмүүс сонгох боломж маш хэцүү. Тийм учраас бид нар үнцүүрийн нэг төвшөлтөөр хийсний дараа намын тогтцоогоо шийдсэн. Острын намуудыг санхүүж хэрэглэх болох сонгуультай одоо асрын хөрөнгөний нөлөө багасгах сонгуулийн зарлалыг давхар юм байна. Тэгэхээр үнцүүрийн нэг төвшөлт маань зөвхөн энэ одоо хамгийн нэг өөрчлөлт зогсохгүй давхар одоо острын нам шийдсэн эхлэх гэдэг бол сайн одоо ойлгож байгаа. За ингээд энэ дээр нэг тавхны саналыг авах гэсэн байна. За бид нар тэгээд 5 сарын 17 хүртэл Эсрэгүүт нэ. тавхны саналыг бичсэн уулзалтаар за мөн одоо нөгөө Facebook дээр тавьсан цаалаас уулзалт байгаа. Мөн бичгээр бас аваад тэгээд төрийн багтаа байнга ороод нэгтгэв. За ингээд засгийн газар олуулсан 152 гишүүтэй баланстай. Одоо баланс гишүүтэй хамгаалыг 76 одоо намын жагсаалтаар 76 одоо тойргоор орж ирээд ийм саналыг тавхны саналыг авах юм аа. За юу нь одоо тооны хөлбөр дээр 152, 134, 127, 108 ийм одоо тооны хөлбөр байгаа юм аа. За энэ дээр бол нэг бас Тоо биш тогтцоо болсон тийм. 150-аар болох зардалчид амар нэгтгэх юм шүү гэх юм асуудал гараад байна. За юу нь бол улсын хурлын одоо 5 газрын бүхэлдээ гишүүнтэй нийлээд жилийн тусдаа 10 тэрбум юм билээ. Тэгэхээр одоо 152 болчихвол 20 тэрбум гэж ойлгоно. За 20 тэрбум тусам гэдэг маань ард түмний төлөвлөх чадварыг нэмэгдүүлж байгаа эдийн засгийн өртөг. За мөн одоо ард түмний төлөвлөхийн улсын хурлын маань хэмжээ шалгах мэдгийг одоо хэмжээр нэмэгдүүлэх юм аа. За хурлын банкны одоо сонсголыг та бүхэн асар сайн Хүүхдийн мөнгийг ялгуулж хасаад байж одоо яхаар 10 тэрбум юу ч шиг бол гарсан хуулийнхаа мөрөөр за тэр ялангуяа өндөр дүнтэй энэ том одоо зээл хөтөлбөрийн мөрөөр хянаж шалгалт тавих хэрэгтэй. За энийг бол өнөөдрийн болоод анхудаага ингээд хянаж шалгалт хийгээд ноцлог баримтууд дээр бид нэр сонсгол явсан. Юу дээр 10 тэрбум 20 тэрбум Монгол улсын одоо төсөвч нь 10 тэрбум хайж шүү дээ. Тэгэхээр тийм улсын төсөв авах хэмжээний том санхүүжилт маань юус ард түмний хяналтаас тусдаа ямар ч одоо хяналтгүй зарагдсан байна. Зээл аваад өмнөх одоо банкныхаа зээлийг төлсөн. Тэсээ тухайн авсан зээлээр казино тоглосон хүмүүс нь одоо өнөөдөр шүүх болно юм чинь. Эсвэл улсын нөлөөгүй этгээд тэр зээлийг нөлөөлөд авцсан. Одоо ингэж шүүхтэй явж байна. Тэгэхээр ард түмний хяналтчтай байх хэрэгтэй. За үүний тулд парламент нь одоо дархлаатай байх хэрэгтэй. Парламентаар эдийн засгийн хүчтэй байх хэрэгтэй байна. Тийм учраас энэ парламентын гишүүний тоо гэдэг бол зөвхөн одоо тооны асуудлаас гадна хяналтын асуудал юм байна. Жижиг улсын хувьд одоо дархлаа асуудал юм байна. Ялангуяа одоо их гүрний нутаг жижиг улсын хувьд бид нар бол том гүрнүүдийн нөлөөнд одоо тестж үздэг. Идэвхтэй гадаад бодлого явуулах. За дайны одоо дайн дажны үед төвийг сэрсэн бодлоготой гэдэг нотлох. За үүнийхээ онцлог бид нар
баталгаанд хаах боломжтой энэ гэдгээр анхаарал хандж байна. За ингээд та бүхний хоорондоо саналыг бичлэгээр бас хэлээд явж байгаа. За ингээд энийг дээр хараад үгүй хэлэх маань үгүй. За мэдээлсэн мэдцэж байна. Асуулт асууя. За асуулт зэрэгнэ. За та бүхэндээ санал хэлэхэд өнгөрсөн энэ оны 1 сард улсын хурлын гишүүн Амьны Зөвхтбаатар Сэржийн гэсэн гишүүд маань Сүхбаатар дүүргийнхээ бүх ордоор явж иргэдтэйгээ уулзахдаа тойргийн толгомцсон асуудлыг ярьж асуудлуудыг бас ажлын албаны одоо тэмдэглэж авсан учраас энэ удаагийн уулзалтаар зөвхөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар ирэх та бүхний саналыг сонсъё. Та бүхэн аль хорооны хэн гэдэг хүн бэ гэдгийг бас протокол бичүүлээд дэмжиж байгаа дэмжихгүй байгаа саналаа илэрхийлээр энэ протоколд улсын хурлын газарт бас ирэх та бүхний санал өгч болно гэдэг. Та бүхний асуултыг 5 хүн дээр багцлаа. Үүний дараа гишүүн тодруулаад явсан зүйтэй байх гэж байна. За эхлэв. За тэндээс. Асуух. Энэ тоо нэмийг яриад байна та нар те. Тоо нэмхийн оронд тогтолцоог өөрчлөх талаар яагаад ярьж болохгүй нь. Ер нь 76-лоо байгаад өнөөдөр танайхан өнөөдөр юу бүтээч вэ? Ард түмэн бол одоо 2 удаа итгэлээ шүү дээ. 16 онд итгэлээ, 20 онд одоо итгэл өгсөн юм бол өөрсдөө мэдэхгүй. Хангалттай гарлаа. Танайх бол маш их юм хийлээ. Тэгээд та нархны авсан одоо тэр банкны санхүүгийн банк санхүүгийн байна уу, зээлийн байна уу, энэ нүүрс одоо лиценз бүх хулгайлан өөр бол танайхны засаг барьснаас хойш асар өндөр зэсгэлсэн байна шүү дээ. Энийг ард иргэдээс ирээдүйн үр хөвгт хойчоос нь лойрцсон, булаацсан өнөөдөр гадныхны өнөөдөр лицензээ яаж тавиад сум орон нутаг одоо хөдөө орон нутаг юу болсон бэлээ те. Тэрнээс ахвал одоо энэ ард түмний амьдрал одоо бүр уландаа орлоо шүү дээ. Танаа гişүүдийн хэлдгээр бол одоо сайд нар чинь уландаа гэж ярьсан тийм үү. Ийм байдалтай болцсон багт энийг зэгсэлгүй өнөөдөр хулгай эзэн лөөр хийсэн улсуудад ядаж тэр нүүрсний за тэр алт зэсээ болий. Зөвхөн нүүрсний ил болчиход байгаа дээр хариуцлага тооцож чадахгүй аюур сайханд бүлдэгдүүлж сууж байгаа үстэй. Танаахан аюур сайхын шууд хэлсэн шүү дээ. Надаар оролдоо шоронд хийх юм бол би бүгдийг чинь чирээ шүү хэлсэн. Тэгээд дүлээ байдалд орчлоо шүү та нар. Тэрийг зэгсэж чадахгүй өнөөдөр яагаад 152 гэдэг тоо яриад ороод ирвэ? Ийм байж өнөөдөр ард түмний битээ угаалтай. Та нар 20 онд юу ярьж явж байлаа? Ямар ч татвар нэмэхгүй, яахгүй юу ярьж гарсан мөлий. Өнөөдөр шал өөр юм ярьсан. Бид нар одоо 2 том хүний дундаа 150-д болохгүй. Одоо гадны орнууд одоо 100 хэдэн гишүүнтэй байна гэдэг. Тэр улсууд чинь 150-д 200 гишүүн битээл 1000 гишүүнтэй байсан чадах улсууд ёс зүйтэй хулгай ядгүй улсууд байхгүй да. Тэр Норвег, Финланд, Дани гэдэг одоо Сингапур гэх том улс ярьж штий. Та нар өнөөдөр сумыг хүртэл авч явж чадахгүй хэмжээний үжид ард түмнийг ингэж угаахаа болооч гэж хэлмээр байна. Ард түмэн бол шууд эсэргүүцэн. Та нар үндсэн хуулинд байгаа ард түмний эрхийг яагаад илүүдэхгүй байна? Үндсэн хуулийн өнөөдөр та нар яагаад олонхороо төр өрөөд 19 оны 11 сарын 14-нд та нар үндсэн хуулинд гард үрсэн. Одоо мундаг сайхан боллоо. Энийг би хардлогоороо хариуцнаа гэд зандан шатар дараа хэлжсэн тийм үү? Тэгээ өнөөдөр хаана вэ? Дахиад яагаад 2 жилийн дараа өнөөдөр дахиад үндсэн хуулинд гард үрэх гээд байгаа та нар? Үндсэн хууль гэдэг чинь зүгээр татварын хууль юм уу, эрүүгийн хууль юм уу, нэг жижиг хууль биш. Улс ард түмний дундх дээвэр том хуульчтай энэ чинь. Ягаад ард нийтийн санд асуулга явуулахгүй байгаа юм бэ? Та нар яг 150% болох гээд улаарад байгаа юм бол энэ ард түмнээс гоо би гүйцэч. Гоо би асуудаг гүйцэч. Ард нийтийн санд асуулгын тухай хууль гэж байгаа. Та сайн мэдж байгаа эрх зүйн тийм үү? Мөнгө гишүүнэ. Ард нийтийн санд асуулгыг орон даяар явуулсан шүү дээ. Ард нийт өнөөдөр энэ тогтолцоо системийг өөрчлөө хариуцлагын тогтолцоотой болъё. Эргүүлэн татдаг болъё. Энэ гишүүдийг ингэдэг болъё, тэгдэг болъё. Ард түмэн яг зинхэнэ итгэсэн хүнээ төрд гаргадаг ийм системд нь очиё. Болохгүй л эргүүлэн татчихдаг байя. Тим тогтолцоо систем үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийхгүйгээр яагаад ингэж байгаа юм бэ? 150% болох гээд байгаа юм бэ? 150% болох юм уу? Эсвэл шинэ үндсэн хууль тогтолцоогоор цаашдаа яваад одоо энэ Монгол улс өөрчлөлт тийм үү гэдгээр ингээд ард нийтээс санд асуулга явуулаад хагалцаач. Ард нийтийн санд асуулга явуулах тухай хууль гээд тусдаа бие даасуудаа үндсэн хуулиар олгоцсон ирэх нь байна. 16 онд одоо нэмэлт өөрчлөлт оруулсан тийм ард нийтийн санд асуулгын тухай хуулинд ерөнхийлөгч ерөнхий сайдаар хуулинд нөхсөө. Ерөнхий сайд 3 асуулт асуусан. Ордонд 800 гаруй цуглуулаа. Тэрэнд нь би суусан. Өнөөдрийн үндсэн хуулийг нэмж өөрчлөлт хийхгүй энэ чигээр явах уу гэсэн. Хоёрт нь жоохон засвар өөрчлөлт нэмэлт хийгээд одоо өөрөө хэлээд байгаа нэмэлт өөрчлөлт хийгээд косметик засвар хийгээд цаашаа явах уу? Эсвэл бүр шинэ үндсэн хуультай болж бид нар өөр зам мөрөөр явах уу? Энэ 30 жилийн алдаа завхралыг өөрчлөх гэсэн. Ордонд байсан 800 гаруй хүн одоо намын төлөөлөл чи ихэнх нь байсан шүү дээ. Иргэний хөдөлгөөнийхэн байсан хөдөө орон нутгаас ирсэн малчин төлөөлөл нь бүх төлөөлөл байсан хөдөлмөрчдийн. Тэгэхэд тэнцээ байсан 190 хүн гар өргөсөн. Ерөөсө 2 тахимтай шинэ парламентаар явъя. Хялттай ийм системээр. Зарим нь болохоор 1 тахимтай ардын хэн шалгуураа баргалаад ард түмэн өнөөдөр төрөө хяндаг болёо гэсэн. За тэгээд ерөнхий одоо Жамингийн мөнгөд гişүн чинь өөрөө тоолох хийгээд тэрийг санал аваад шинэ тогтолцоогоор явъя гэдэг дээр оюутан сайд өөрөө яасан юм штэ. Яагаад өнөөдөр ийм болчихвоо? Ингэж угаагдмааргүй өнөөс ард түмэн та нар ч гэсэн. Тийм.
таван асуугаад тийшээ хариулаад явуулъя. 12 үлдээд яваарай. За тавны өнөөдрийн амтны шүнээ хийсэн. 7 оны энэ хөтөлбөр хүн байна. Би 10 дугаар орооны иргэн шинжийн 10 дугаар шүү маань. За энэ Одоо дараа хараад угаахтаа бол ард түмэн та нар. Нашэл гэсэн стан. Юу асуух юм бэ? Дүнгээ тавилцсан усууд шүү. нэр мөнтэй байсан шүүмжлэж байсан. Гэхдээ өнөөдрийн курсыг дампуурсан, галаарсан, хогийн татчих болсон юм байхгүй юм. Танай бүгдээ өшөө танай амины дийлэг хоол хулгайч нар жилүүч нөөцний хулгайч нар хөгжлийн банкны тоногч нар хүчнэгч нар ийм болсон байна. Та нар бүрчээр намайгтай уулзаад өнцөөрөө өөрсдийн аюулсан замын ярьж штэ. Өөрсдөө орно. Тэр ноотгийн усуудыг ихэвчлэн жишээ тавьж дөрөв шинжээ ханддаг. Тим чин ёс зүй байдаг. Ёс зүй байгаа. Өөрөөс тэнд үйлчлж байдаг. А гэтэл өнөөдөр одоо янзны таван гişмэшгээ шүүмдээд байгаа шүүмч яаж шүүмч болдог бас анзаарч байна. Жирийн одоо төрийг аваач хамгийн жирийн жишээ сургууль болоод зүгээр өөрчлөлийн ажил машинаас үдээ явж байгаа шүү дээ. Тэр хулгайч нар үдээ чадахгүй байгаа. Та нар байцаанд орсон. Тэр нөөцийн хулгайч нар жишээ байцаанд орчихсон байж байгаа шүү дээ. 20 оны сонгуульч нөөцийн хулгай Монголд очсон. Яг үнэндээ нөөцийн хулгай Монгол. За догооч би үнэхээр чи. За Монгол хулгай гэж. Өнөөдрийн конференцд Та нар яагаад үннээс хайгаад өргөд таслах гэдэг юм стагад байна. Ихтэй мандаттай болох үнээр биш ээ. Үнээр биш аа яагаад гэж их хурлын ард иргэн сонгогчдын өмнө үнээр одоо ихэнх хувьд нь өөрөө гарсан. Энийг болоо авгаа байна дөрөв сүү. Долоох юм бол долоо та нар сууж ард түмэн нийтээр хохирохгүй шүү дээ. Их хурлын гишүүд та нар шүү дээ. Ард иргэнтэйгээ уулзаад өнцгөөдийг өөрчлөөд ингээс суужаа муу танах байхгүй. Энэ шүү. Өнцгөөний өөрчлөлт нэг нам эсвэл нэг парламент хийх юм биш. Энэ бол админтийн бүсэлтийн асуудал байх ёстой. Нийгмийн гэрээний асуудал. Түрүүн шинжээр одоо хэлдэг. Би бас энийг дэмжиж байна. Монгол улс ерөөсөө хэрэгтэй нэг үйл байгаа. Админтийн санаас уумаа өгөөж. Админтээс асууж байгаа. Ерөөсөө аа өнцгөөний хэлж байгаа хүнээр асуу. Тэгэхээр нэг парламент тэр тусмаа нэг намын ийм хийх маягтай байгаа ийм цаг үе өнцгөөний өөрчлөлт ийм асуудал байж болохгүй. Нэгдүгээр. За хоёрдугаар. Зөв. Байж болохгүй юм. Тэвчтэй. Хоёрдугаар. Анаагаар юм ярьсан. Удаагийн юм. Монголын намын наран хэлсэн. Гурван удаа ардын одоо бүх одоо өдөртөх үдсээс өдөртөх зөвлөл их хурлын намын бүлэг одоо өөрөөр эдгээр тогтцооны өөрчлөлтийг одоо дэмжиж байна. Тогтцооны өөрчлөлтийн асуудлыг намайг зохион байгуулах гэж надад энэ боллоо гэж зургт төлөвийн цагааны олон нийтийн хэлбэрээр хэрэглээр ард иргэдэд хэлсэн шүү дээ. Тэгээд тогтцооны өөрчлөлтийг юу гэж Чин өөрөө коронавигийн үед шуулганаараа захим шуулганаараа зураг тавьчаад мөрчдөг юм шүү дээ. Зураг тавьчаад мөрчдөг чинь шүү дээ. Тийм өчүүхэн сэтгэлтэй өнөөдөр бас тэгээд ахаад явж идэх ингээ хүний нүүр дээр очив. юу жаадаг вэ? Хамгийн сүүлийн 5 нэмийг тогтцооны өөрчлөлт зорж байна. Өнөөдөр үнэхээр Монгол тогтцооны өөрчлөлтийг шаардлагатай гэдэг нь үнэн. Энийг бид нар дэмжиж байгаа. Хамгийн сүүлийн 5 нэмийг төлөвч гэсэн бас хэвцээ шаардлага байгаа. Гэхдээ энийг зөвхөн нэг нам өнөөдрийн парламент хийх биш. Өнөөдөр манай улс төрийн намууд гэж ямар хүчин байгаа вэ? 37 нам өнөөдөр бүтээсэн гэж. 37 нам дотор бодлоготой одоо суур бүсгэрчтэй үнэнч ийм нам байна уу? Үнэхээр намын бүтсэн одоо гişүүдтэй үйлчлдэг. Гişүүдтэйгээ яаш нөлөөдөг тийм нам хаа байна? Хамгийн хоёр нам гэдэг нь ардын нам ас нам гэдэг хоёр нам хоёроо дампуурч үйлсэн. Хоёр улгаач шүү дээ. Батсан мадраа дуусч ардын нам гэдэг зүгээр Зур дарангуул л болчихлоо шүү дээ. Энэ баатаныг авганыг хүн болгоно дайрсан. Та өөрийнхөө яриан дээр яриач хүн юм ярихаар ордоод байгаа юм байна. Гоо саналаа хэл гэсэн саналаа хэлж яхад яахад чи түрүүс болоолцоод бодол болгоод яриад байгаа юм. Энийг олоо юм чи. Заатанда микрофон жүгүүлээд тавиач. Өнцгөөний өөрчлөлтийг
ийм сташиг авгандал ийм нараа. Дампуусан бус ийм чадвартай ийм байхгүй. Монголын ийм сонгогчдын 190% бус байна. Үнэ. Таанар бидний энэ усад их хурлын гишүүнээ хараад нүүрдээ болчихж байгаа. Үнэ. Бялтууд тусалж бэлгаашууд. Тийм учраас юу чигээр ажлын гишүүн шүү. Би юуны өдрөөр явна. Би 30 жилийн Монгол улсын өдөр янзын байдлаар явж байгаа. Намайг мэддэг хүн учраас Шинжлэх хөдөлгөөний их одоо. Итгэл байхгүй байна ус төр юм чи. Тийм учраас тогтцооны үйлдвэр хийж байгаа бол админээс санал асуу. Админээс санал асууад яваа. Тэрийг шаардаж. Гадаад байгаа иргэдийн саналыг ав. Хэл хүүгнүүдээ хэлээч хэлж. За сайн байна. Би 11 хорооны хийх нэрвэн зүгээр тамаад яаж байгаа вэ? За би өнөөдөр үнэхээр энэ хүмүүс аяг сайхан ярьж, зөв ярьж, битгий бохомд таа. Үний юм хатан өгөөд тэгээд нухад шүү бий. Битгий бохомд заяа ч үний шүү. Та нар яаж юм бэ? Баян байна уу? Хүн чинь хоолцсон байна уу? Энэ чинь бахаа таа. Багчаа ямар вэ? Үнэхээр мах яаж таа? Тийм юм дээр таа яаж хөвдөд байгаа? Битгий л таа Монгол шүү байж та. Тийм ээ? За одоо тэгээд за би одоо энэ ахтурган гişүү байна. Ахтурган гişүү. Ахтурган гişүү байна. За энэ манай сонгогдсон гişүү байна. Би тэр 150% гэдгийг зөвшөөрөхгүй. Бидний амьдрал улс дээр очиж нэг ямын сайд дусныг бид нар дормжиж байгаа. Бид тэр эвлэрээ одоо энэ ирээд алдаа зарим уурлаа. Улсын хэдийн хүлээн зөвшөөрөх сууж. Бид ийм ачаагүй. Ямар атом байна тийм төрийг мэдээгүй. Та нар атом байгаа учраас энэ хүмүүсийн ачаагүй бид толгойд сууж байгаа. Үнэ. Тэгээд яг би ачаагүй гэж ярьж байгаа юм би баримттай юм яа. Би яг ачаагүй гэж ярьж байгаа юм би чинь нөт тоосаа би 225 үрийн асуудлыг би яриад би сэг гадаа явж байгаа. Мосна үгүй чи би хаастай байж. Наурын дээр цаа. За тэгвэл тэр хүмүүс юу болсон бэ гэх юм одоо үргэлж надад хариу ирээгүй байна. Хариу ирээгүй байна. А гэтэл өсөж ууган чи харин чи оорын хатан өсөж одоо. За тэгээд одоо ирээгүй байна үсэж шүү дээ. Би танд ийм амтаа төгсөн тийм ээ. Та хоёр бичлээ уурна. Би хүүхний ахлаар 225 хүний 4000 хүний асуудал ярьж байна. Та нар би гэж юм хой ажил байгаач. Өнөөдөр энэ дэрт байгаа та нар тойроос ирээд цуцсан үнээс хаалгаа. Энэ эсэх ажилчдын үнээс Тэ. Тэр хорооны эсэх агтлагсан гэж нэг балаа авгана. бид нар арай гэж Стасыг. сонсч ирж нөөсөн заяа. Бидний сонгол авсан үнийг оруулж үгээ хэлэх хэрэгтэй. Өнөөдөр ямар амьдрал байгаад яаж байгаа бол та нар талцраа яа явуулж байгаа гэж боддог. Очтаа би бисаа байгаагүй. Би гарах толгосоо үчиний төс сонгол оруулахад тэтэрсэн тийм ээ. Тэгээд энэ бичгийг уснаад хариу ирээгүй. Чих болчихно. За тэгэхээр энэ хөө байдлаа дасан зүгээ хүн бид нартай ажиллаж байгаа. Дахиад нөгөө тавтуугаа би энэ хүнийг муулаагүй. Заяа. Тэр өөрөөр одоо цэвэр сайх гэдэг яриад тэгээд бүгдийг танилцуулсан тийм үү? За тэгэхээр энэ хүнийг яриаггүй. Энэ хүн судлаач юм байна. Энэ хүн эрхлүүч юм байна. Одоо хууль баталжээ. Тийм? Гэтэл яагаад энэ дотор чүн дотор сууж байгаа хүмүүстөө буруу булхаатай юм хийгээд байна? Яагаад энэ эмэгтэй хүн гişүү? Ээж гişүү тухурдгүй. Өчигдөр эмэгтэй махны өдрөөр хатдаг байна. Хэдий яг таамаг шиг эмэгтэй ч хятадын гахуул очоод хаанхад оголохгүй тийм монголчууд шалхах гэдэг сэтгүүлчтэй асуудалж шээ. Ийм ачаагүй байж болохгүй. За тэгээд дэмжихгүй. Нөгөө юу шүү миний ярих чи бас. Би үнцэн хуулиар хараа олохтой ирээ гэж. Би төрийн төшөлтэй тулаач. Яриулаач ёо. Яриулаач ёо. Яриулж микрофон өгсөөс улгаад. Үний юм ярихаар ярьдаг болдгүй юм уу та нар? Би хүмүүсийг хараад оруулсан.
주식을 다 가르쳐드리고 이 천주가 오면서 고쳤댔지 나가서 보게 오치다래 거의 올때 기술때 어쩌지 다 달아 분위기 돌다서 한자를 거부스럽게 줘서 보셨네요 우리 힐에 한자로 해야 된다 근데 오면서 굉장히 먹었죠 남들과 그리고 좋은 대화 허용 막 굉장히 부셔보시고 자 제약하라고 보는 거야. Жар гаруй баг нэг нэг хэсэг орны худагчлаа ард нэг болоод байна. Харин ичдгүү м одоо ийм нэг ийм дөрв системгээд албаар нэг энэ хорооны хитэр авгаа авчирсан суулгачаад дайруулад байдаг. Тийм байна те. Нөө сонгуудаар нь гүгэдсэн гарууд байна. Оо за. 난 나도 이렇게 봤어야 내가 좀 보세요. 외국 바스코가 우리 내 사모들이 딱 봤어. 내 기술이하고 어떤 어떻게 소리가 잘 왔어. 다른 데로 오는 사모들. 제가 살아서나 아주 딱딱하게 그 연구를 지켜요. 내 다이어트가 돈이 어떤 기술이 나와야 되잖아. 나 별리고 대부분 나요 아이들 그 대부분 많이 시키고 내가 그니까 어떤 부분의 상태 가능성가 이걸 들어올 수 있네. 그래서 Хулгайс их хурал хууль батлах хэрэг байхгүй. Дан хулгайч нар шүү дээ. Одоо болоо шүү дээ. 그래서 어느 소스도 하나 어떤 좀 어렵고 어떤 좀 일을 안 될까? 애나 어느 소스에 어느 소스도 어느 소스에 대해서 하나가 지금 된 우리들 소개하고 있는 거죠. 마음은 그야와 다이는 화이는 한번 들는데 들어가면 그래도 내 거의 맞췄어. 아까 배우 제일 운수도 맞춰 보이나. 애는 엄청 하고 이렇게 엄청 하고 이걸 잘 알아? 안 근데 그 기회가 내가 아예 무슨 있지만 얘는 어디 얘는 엄청 안 들을 때 얘는 엄청 얘는 엄청 딱 들어가는 것 같지만 얘는 어디냐 진짜 같이 로스다 아니 시험 어떠다 얘는 그분도 있다 뭐지 어떻게 그러니까 한번 더 공수 된 어떨까 사람이 나서 들어가서 이거 와가 그리고 사고들과 맞섰다 뭐 하고서 어떠라 타임 있어 왼쪽도 신은 의자로 어서 상대 의지 좋아가 얘는 의지 뭐 어떤 돈에 어디 가는 거지 봐 얘는 상대 같은 게 야 진짜 같은 그런 사람이 바로 하는 그게냐 운수하지 않고 무슨 것이 지금 이걸 말하고 대리에 따라가 야 진짜 하고 있어 애들하고 무슨 시 지금 어떤 국가하고 어떤 의지 좀 무슨 자 이렇게 이게 내가 진짜 시험 다음으로 아소 되었습니다. 자, 요즘 저치도 오치적 시험을 하시라는 자가 나가는 선생님을 이게 지금 저치도 Тийм үү. Шадар туслана гоё. 이게 준비. 아무것도 없이 배. манай хурцсан манай шичага юуныг бас итгэдэг бид бас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. 10 дугаар август манай орны үе юм. Одоо яаж түрээс гэсэн юм уу? гэрээгийн бааны өдрөөр 2-3 удаа комеди төрсөн байна шүү. Бас хийснээр хийгээгүй бас бодож үзэх хэрэгтэй гэж бодож байгаа шүү. За дээрс нь за энэ санаас гол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мэдээж иргэдээс одоо аль санааны гишүүнээр бид нар иргэд чинь сандаа өгөхтэй гэж бодож байна. Дээрс нь Үндсэн гишүүний туслах нь яриад байгаа юм байна. зүгээр л хийж биш манай хорооны гэсэн зүгээр хэрэгс л хийж За энэ одоо юу юм? Туслах юм уу? Мөнх хөргөлийн туслах юм уу? За. сонгуудаар шадар туслах юм байна. За. Тэгсэн доо бичээд гэсэн энэ яаж байгаа юм хэмжээний үн биш байхгүй. 108 шүү болёо гэж ярьжсэн. Тэр зүгээр юу гэж ойлгож байна тийм. 108 бол арай гайгүй. Яг тэр ихэд ямар асуудал юу яах вэ? Тийм байна. Бичээд өгсөн юм аа цаас хараад яриад байгаа юм тийм. Зүгээр нөгөө эдгээр байгаа 106 чинь 150 болох гээд байна гэдэг юм. Буруу ойлголттой байна. Үүнийг одоо зураг дараад байггүй. Тэр хүн
сайн мэдээллийг сайн өгөөр тэгээд явах нь зүйтэй болов. Энэ бол ерөөсөө иргэн нэг бүрт холбоотой, хүний бүрт холбоотой учраас бүгдээрээ саналаа бас зөв танаас нь ойлгож маргаангүй тэр нам энэ нам гэж энийг хэрэгдэж яахгүйгээр асуудал шийдэх зүйтэй болох гэж бодож шүү. Энэ чинь бид бол бидний хойд өөр хүмүүсд маань хэрэгтэй шүү дээ. Зүгээр эргүүлэн татдаг юм байхгүй бол 150 болгож юу яриад байгаа юм бэ надад тий. За иймэрхүү маягаар ингээд тарих угаалт асар өндөр шүү. Энд яг цэник дуусаад гэх юм. Олон үндэстнүүдээс санал юм байна. Улсын хурлын их олон гишүүд тэр дотор өмнөх улсын хурлын ч гэсэн арилгын асуудлаар, хөлийн банкны асуудлаар, нүүрсний асуудлаар үйл холбогдсон. Одоо энэ бүгд нь одоо харилцаа тооцох. Дахиж одоо ийм ресурсны юм арилгын холбоо бүхий. За улс төрийн эрх мэдлийг, за түнний одоо итгэл хариуцлагыг зөвхөн одоо өөрийн төлөө эсвэл өөрийн хамаарах бүх этгээдүүдийг одоо эд мөнгөний бол бусад давуу тал үүсгэх гэж орж ирэх нөхдүүд Монголын төлд оролцсон. Энэ тал дээр бол миний зөв онцгой анхаарч ажиллаж байгаа. За түрүүний хэлсэн улсын хурлаас өнгөрсөн намрын чуулганаар ерөнхий хууль, арилгын эсрэг хууль, ерөнхий байдлын шийдвэр хууль гэдэг нэлээд олон хууль өөрчлөлт оруулаад за ер нь одоо арилгын гээд хэрэгтэй гişг газар орон зай байхгүй болох ийм өөрчлөлт хийсэн байгаа. За одоо яг та бүхэн харж байгаа энэ хөлийн банкны шүүх хуулийг 10 тонжийн. За энэ дотор тэр улс төр нөлөө бүхий этгээдүүд ирэмжээ ашигласан. Хамаарах этгээдүүд зээл засагтаа яагаад. За эсвэл тухайн хөгжлийн банкны буюу одоо төрийн хөгжил болоод компани өдөртөө химийн давуу тал зээл гаргасан. Энэ асуудал нэг шүүхийн одоо яваараа шийдэгээд явж байгаа. Энэ бол одоо Монгол улсын шүүх болол хинээс ч хараад бус арилж Энэ их хурлын хулгай дэвс холбогдсон бүх гишүүдийг эргүүлэн татд юм уу тэр хариуцлага шоронд нь хөрөнгөний урааж тэрний дараа энэ 150 108 гэсэн юм ярьж орж ирвэл бас ондоо шүү дээ. Тэгвэл нийгэм бас арай өөрөөр харна шүү дээ. Юу ч болоогүй гэж. За юу нь бол ард иргэдийн маш их яг энэ дээр нэлээд байна. Бушууд удаа бориндоо баастаа гэж. Ийм одоо олон хаалцсан дөөсөнтэй гинтэр арилгын эсрэг гинтэр гарахгүй тул одоо хууль тогтоомжтой чангаруулах. За өнөөдөр энэ ярьж байгаа үндсүүлийн нийгмийн өөрчлөлт за түрүү дуурсан дээр улсын намын хувьд сонгуулийн асар чухал юм байна. Одоо бид тэр нөө сонгуулийн зарлжийн өндөр байгаа учраас асар их мөнгө зараад тоон тариг улсаа гарч ирсэн одоо тодорхой мөртөд нөгөө гарсан зарсан мөнгөө төр гарч ирсэн хаана эрж их мөнгө олж авах. Төрийн тендер дамгаар үүсэх энэ одоо боломжийг хэлж ирсэн. Энэ 30 жилийн алдааг засах ёстой. Тийм учраас улсын намын хуулиар жишээлбэл төрийн хулгай авах тендерт оролцсон компани мөн хуулийн ихэд бүгд намд ямар нэг хамиг хамжилж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тендерт оролцсон эсвэл тендерт орсныхаа дараа намыг санхүүжүүлдэг хууль бусаар гэдэг юм. Энэ байдлын манд бүгдийг айлгана. Намын санхүүжилт одоо шийдсэн болно. Бүх одоо улс төрчдийн санхүүжилт ажиллах намууд манд тайлбар. За түрүүн энэ харуулгаач чухал гэсэн ч гэдэг нь Монс бүртгэлтэй одоо 36 нам чи яг одоо боломжтой ажиллаж хийх юм бэ? 90 он дайгуулчаад одоо таалбар. Эсвэл одоо шинэ компани хамгаалах намууд байна шүү дээ. Ямар нэг хариу тооцдоггүй, гишүүдтэй нь хурлаа хийдэггүй. Тэгэхээр ийм намуудыг одоо л өөрчлөх ёстой. Тийм учраас ерөөсөө бүх намууд Бүгдийн татан болгочихгүй сайн. Бүгдийн татан болгоод нэг гараас эхлэхгүй юу?